За сайн мэцхан хүүхдүүд өнөөдөр 2020 оны 4 сарын 3-ны өдөр баасан нарыг. За өнөөдөр уран зохиолын хичээлийн манай ээлжид хичээл эхлэх гэж байна. За хичээл номер 5. За хичээлийн маань сэдв шүлгийн задлал. За энэ шүлгийн задлалаараа багш нэг зохиолчийн шүлгийг сонгож аваад задлаа ярина. За одоо шүлэг гэж юу вэ? Шат гэж юу юм? Холбоц гэж юу юм гэдгээ багш нь тодорхой ойлголт өгнө. За харъя. Яруу найргийн богино хэмжээний төрлийг шүлэг гинэ. За яруу найрагчийн уран сайхны зорилгоор өгүүлж буй бодол санаа, сэтгэл илэрхийллийг богино шадруудаар хэсэгчлэн бичээд тусгай тогтолцоо хэмнэл үүсгэн айзын хэмжээ холбоц бүхий нугалан зохион байгуулсан шад бадаг бүхий уянга туйсын зохиолын нэг төрөл юм аа гэж байна. За энэ тодорхойлтыг та нар дэвтэртээ бичиж аваад цээжлэх хэрэгтэй байгаа шүү. За одоо дараа шад гэж юу вэ? За шүлгийн бадгийг бүрдүүлэгч гол хүчин зүйл буюу бадгийн доторх нэг мөрийг хэлнэ. Холбоц хоёр буюу хэд хэдэн шадыг ижил буюу дөсөөт авайнуудын эрэмб дараалалд оруулж холбох аргуудыг хэлнэ. За бадаг гэдэг нь холбоц болон аялгыг нэгэн хэмнэлд захирагдж тодорхой утга төгссөн хоёр буюу хэд хэдэн шатаас бүрдсэн айзан өгүүлбэр зүйн нэгжийг одоо бадаг гэж хэлэх нэ. За тэгвэл одоо шад гэж юу юм, холбоц гэж юу, бадаг гэж юу юм гэдгээ та нар дэвтэртээ бүгдийг бичиж аваад тэмдэглээд за тэгээд тус бүрд нь чэйжлэх нэ. За бид нар одоо зохиолч Гунцгийн Бадарчхан 9 эрдний орон гэдэг шүлгийг авч ярина. За ингийн тулд одоо зохиолчийнхаа намтартай бүгдээрээ танилцах ёстой. За энэ намтрыг багш нь энэ дээр ингээд бүгдийг бичээд ондраалаар нь бичээд оруулсан байна. Төв аймгийн Баянжаргалын сунд 1939 оны 8 сарын 17-нд төрсөн. За Монгол Улсын ардын уран зохиолч яруу найрагч Гунцгийн Бадарчин 1960 оноос эхлээд уран бүтээлээ төрөж эхэлсэн байна. За ингээ уран бүтээлүүд нь одоо энд ингээд хэд хэдэн онд ямар уран бүтээл төрөвсөн бэ гэдэг нь харагдана. За эндээс онцлоод бид нар 9 эрдний орон гэдэг шүлгийг задлал хийж үзэж байгаа. За 9 эрдний орон шүлгүүд 1972 онд зохиогдсон шүлэг байна. За энэ шүлгээрээ зохиолч маань 2019 онд одоо төрийн сонирхолт гэдэг ийм цол хүртсэн байгаа. За гавьяа шагнал 1981 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн байна. За ингээд явжгаад 1988 онд Нацаг доржийн нэрмжийн шагнал хүртсэн байна. 1999 онд 9 эрдний орон одоо найрагдлаараа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн хүртсэн байна. 2005 онд Монгол Улсын ардын уран зохиолч болсон байна. За 2019 онд Монгол Улсын төрийн шагналд зохиолч болсон. Энэ төрийн шагнал гэдэг зохиолчийн энэ шагналыг бол энэ 9 эрдний орон гэдэг шүлгээрээ авсан байгаа. За 9 эрдний орон шүлэг. За Ивэлт нарны цацраг алтан эрдэнэ, ижи таны минь цацал мөнгөн эрдэнэ, илжид улаан халан шүр эрдэнэ, идээшд суугаа гэрмэн танан эрдэнэ, эрхэс наадах тэнгэрэн номин эрдэнэ, ингүй өргөн талан оюу эрдэнэ, инх бүрийн туяан зэс эрдэнэ, эглэгэн бүсгэн гоёлон сувд эрдэнэ, эрэлхэг ард түмний эвэн ган эрдэнэ, миний их орон 9 эрдний орон билээ гэсэн. За энэ шүлгийн эхний бадгийг багш нь авч байна. За энэ шүлгэн дээр ингээд одоо бид нар ярих ёстой. За энэ шүлгэнд алтан, мөнгөн, шүрэн, танан, номин, оюу, зэс, сув, ган гэсэн энэ 9 эрднийг зохиолч маань багтааж өгсөн байгаа. Энэ 9 эрднээр одоо магтан дуулж шүлгэлсэн байгаа. За тэгвэл Ивэлт нарны цацраг алтан эрдэнэ. Яагаад цацраг алтан нарны цацраг яагаад алтан болж байгаа юм бэ? За нар гэдэг бол өөрөө шар өнгөтэй тийм ээ. Шар өнгөтэй зүйл учраас алт гэдэг бол өөрөө гялалцсан бас шар өнгөтэй. Ингээд адилхаж авч үлдсэн байна. Ивэлт гэдэг нь яагаад энд орсон бэ гэхээр нар гэдэг бол ертөнцийг ийгүүлдэг одоо юм зүйл учраас ивэлт гэдэг үгийг ивэж тэтгэж байгаа гэдэг үгнээс ивэлт нарны цацраг алтан эрдэнэ гэж байна. За ижимэн засал мөнгө эрдэнэ. Ээжийн цагаан сүүг бол бид нэр цагаан өнгөтэй зүйрлдэг учраас мөнгө гэдэг бол өөрөө цагаан өнгөний зүйл юм аа. Тэгээд ээжийн цацал мөнгө эрдэнэ гэж байна. За элчид улаан гал шүр гэдэг бол өөрөө одоо юм улаан хөрөн өнгөтэй зүйл байгаа. За тэгээд элчид улаан гал улаан гэдэг үгийг энд элчид гэдэг үг тодтогож байна. Яагаад гэвэл гал өөрөө ичгэрлээ хайрладаг. Элчээ хайрладаг гэдэг
гал бол дулаацдаг гэсэн санаагаар элчит дулаан гал гэж оруулж өгсөн байна. За гэр гэдэг гэр өөрөө цагаан өнгөтэй. Цагаан өнгийн зүйлийг бол танам цагаан гэж нэрлэдэг тийм цав цагаан. Ингээд эдээшил суугаа гэр одоо бүгдээрээ гэр орондоо таваараа суугаад сайхан эдээшилдэг гэсэн санааг ингээд оруулж өгч байгаа. За номин эргэн номин одоо тэнгэр бол хөх номин өнгөтэй тийм ээ. За эрхэс наадах тэнгэр эрхэс гэдэг бол од гариг эрхэсийг хэлж байгаа. За энэ өргөн тал нь оюун өргөн. Оюун өргөн гэдэг бол өөрөө ногоо өнгийн зүйл. Өргөн тал нутаг бол өөрөө одоо 100 цагт хавар цагт ногоордог тийм ээ. За тэрийг хэлж. Энэ бүрийн туяан зэс өргөн. За зэс гэдэг бол өөрөө улбар шар буюу бүрэн улаан өнгийг хэлдэг. За энэ өөрийн туяа гэдэг бол одоо улаарч харагдаж байгаа гэсэн санааг ингээд зэс өргөөр оруулж өгчээ. За эвлэгэн бүсгэн сувдан гоёлн сув гэдэг нь. За эвлэгэн гэдэг үгийг авч үзэх юм бол эмэгтэй хүн өрөг наамаа даруу ичимхий гэсэн санааг бол эвлэгэн гэдэг үг агуулж байгаа. За эмэгтэй хүний гоёлыг яагаад алтан биш мөнгөн биш сууд гэсэн. Сууд гэдэг бол өөрөө тийм алт мөнгөөс мөнгөний дэргэдүүл арай тийм даруухан харагдах юм зүйл. За тэгээд үүнийг цагаан өнгөтэй байдаг. Эвлэгэн даруу бүсгүйг сууд өнгөөр цагаан өнгөөр бүрсэлжээ. За эрэлтэнд ард түмний эгэн ган гэдэг. Ган гэдэг зүйл бол өөрөө хугаршгүй, няцшгүй, буцаршгүй тийм одоо бат бүх зүйлийг хэлж байгаа. Тийм болохоор ард түмний эм нэгдэлт орондоо энэ ган эрдэн шиг юм бат бүх байгаасаа гэдэг үгнээс ингэж ган эрдэн гэдэг үг оруулж өгсөн байна. За ингээд эх орон нь ингээд 9 эрднээс бүрдсэн ийм тансаг одоо сайхан эх орон юм а гэдгийг зохиолч оруулж өгсөн байна гэж үнжээ. За энд багш нэгээр нарны цацрагнаалтан ижийн цацлан мөнгөн ичит галан шүрэн гэрмэн танан тэнгэр нь номон тал нь оюу туяанцэс гоёлн сув эвэн ган эх орон 9 эрднээс бүтжээ гэдгийг харуулж өгчээ. За эндээс 2 дугаар багт хэлж байгаа эргэг их дэлхийн уул усан дэгшгэн илчгэрлийн гайхамшиг мандсан наран алтан энгүй өргөн талын шимт хөрсөн түлжиж эрдний төрөө сувсруулсан амуу тариан алтан. За энэ сайхан Монголын удам залгасан бүл инхээ хус амрагийн дурсгалын бүгж алтан инэрэлт төрийн далбаанд нэгнэгт ялалцсан эрдний соён бүсэг илэгдэшгүй алтан билээ. За энэ дотор багш нь энэ өгүүлэгдэж байгаа юмнуудын нэрнгүүдийн бүгдийг ингээд тодруулсан байгаа. Их дэлхийн уул ус. За ичгэрлийн гайхамшиг нар. За шимт хөрсөнд төлсөн амуу тариа. За удам залгасан бүл. Удам залгасан энэ бүл бол тийм ээ хос амрагийн дурсгалаас үүдэн төрөн гардаг гэсэн санаа энд явж байна. За энэ төрийн далбаа одоо эгнэгт гэдэг бол үүд гэсэн утгатай. Эгнэг төрийн далбаа одоо соён бүсэг бол галалзаж байгаа тэр соён бүсэг бол илэгдэшгүй юм а гэдгийг багш нь ингээд тодтогч өгсөн байна. За та нар энэ шүлгийн дараагийн мөрүүдээр өөрсдөө задлал хийхдээ яг энэ маягаар ингэж одоо өгүүлэгдэж байгаа зүйлээ өгүүлж байгаа зүйлийг үеийн эснүүдийг ингэж олоорой. За ингээд багш нь гэрийн даалгавар өгж байна. Гэрийн даалгавар зохиолчийн намтар олон шүлгийг одоо бүрэн ихээр нь дэвтэртээ бичээд бүрэн ихийг бол та нар интернетээс олж бичээд одоо 7 дугаар слайдн дээр байгаа хэсгийг дуурайлган 10 бүр шүлэг зохиогоорой. За шүлгээс өөрт таалагдсан хэсгэлээс сонгоод 20-с 24 шат бүхий одоо тийм ээ 4-өөс 5 мадаг шүлгийг чэйжлээрэй. За ингээд хүүхдүүдээ гэрийн даалгавраа хийгээд дараах хаягаар багштай ирүүлээрэй. Өнөөдрийн хичээл анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.